Энэ бол Ken. Гэхдээ надад K үсэг хэлэх жоохон төвөгтэй байгаа учраас би зүгээр K-г насаад N гэд дуудахаар шийдсэн. Яг одоогийн байдлаар хотынхоо нэг ресторанд ажилладаг, ээж охин дүүртээ оцогтой амьдардаг айлын том хүү. Заан ишний хувьд даруухан, чигцөөлөнтэй, дуу цөвтэй, зүгээр л айлын сайн хүүхэд. Тэгэд нэг өдөр N ажиллаа тарчаад гэртээ ирсэн чинь дүү охин компьютерийн зөвшөөрлөгөө авчихсан. Кино сайтаас үнгүй кино хууж байдаг ба санамсаргүйгээр гэх юм уу эсвэл огт мэддэггүйгээсээ болоод ч тэрүү компьютерн дээр нь malware хэмээх нэртэй вирусыг татаад авчихсан байдаг. Энэ malware хэмээх нэртэй вирус компьютер руу нэг л удаа нэвтэрч орох юм бол хүссэн бүх мэдээллүүдээ хуулж аваад зогсохгүй. Софтверийн бүх системийг устгаж ажиллагаагүй болгох чадвартай вирус. Хэдийгээр энэ дүүгээсээ компьютероо буцаан авдаг ч нэгэнт вирус компьютер руу нэвтэрчихсэн учраас хаа нэгтэйгээс хэн нь үл мэдэгдэх хүн N-ийн компьютерийг нь хакертаад дэлгэцнийх нь камераар N-ийг ажиглаж байгаад нэг өдөр N-ийг октодын бичлэг үзэнгээ гар хангалах хийж байхад нь бүх үйл явдлуудыг нь бичиж аваад шууд нөгөө бичлэгээр нь сүрдүүлээд чи яг одоо утасныхаа дугаарыг биднэрт өг. Хэрвээ өгөхгүй бол чиний доотгаараа тоглосон энэ бичлэгийг чи ойр тойрны чи бүх хүмүүс рүү явуулсан шүү гэж айлгаад утасныхаа дугаарыг авангуудаа утсаа байнгын цэнэгтэй байлга гэж бичснээр N хэн нь үл мэдэгдэх хүний гарт орж эхэлдэг. Ингээд маргааш нь энийг ажилдаа хайртал өнөөх бичлэгээр нь сүрдүүлж буй нөхдүүд гинтхэн холбогдоод нэг газрын локейшн илгээнгүүтээ 45 минутын дотор энэ газар очисон байгаарай. Хэрвээ үгүй бол бичлэгийг чинь задлан шүү гэж сүрдүүлтэл N маань ажиллаа орхиод шууд заасан локейшн руу дугуйгаа G-сээр байгаад иртэл N-ийг барьцаалсан хүмүүсийн барьцаанд нь орчихсан бас нэг хүн гарч ирээд тэд нар хэлэхдээ энэ илгээмжийг чамд өгөрэй гэсэн. Бас дээрэс нь чиний зургийг авч явуулаарай гэж хэлсэн. Гэж хэлээд N-ийн зургийг авч нөгөө хүмүүс рүүгээ илгээчээд яваад өгдөг. Харин нөгөөдөл нь энэ рүү дахин нэг локейшн илгээнгүүтээ наад хайрцагтай илгээмжээ хүргэж өг хэмээн тушаадаг. Ингээд N локейшноо дагснаар нэгэн буудалд орж ирээд зааж өгсөн хаалгыг нь очиод огштол дотроос нь эрэхтэй хүн хинбэ гэж орилдог. Танд илгээмж ирлээ. Би юу захиалаагүй чи зүгээр эндээс яв. Минди намайг явуулсан юм аа. Энэ залуугийн нэрийг Хектор гэдэг. Тэрээр N-ийг өрөөндөө дагуулж ормогцсон Минди хэмээх охины талаар асуудал N. Уучлаарай би ямар ч Минди гэдэг охин мэдэхгүй. Надад зүгээр л энэ илгээмжийг энд хүргэж өгөөрэй гэж хэлсэн. Гээд үнэн хэлж байтал хакерууд Хекторын утас руу өөрийнх нь нүцгэн зургнуудыг илгээж эхэлдэг. Ер нь бол ингэсэн юм байна л дээ. Энэ Хектор онлайнаар Минди гэдэг охинтой танилцсан чинь нөгөөдг нь бөөн баахан нүцгэн зургнуудаа Хектор руу илгээгээд хариуд нь Хектороос бас бөөн баахан нүцгэн зургнуудыг нь авчихсан. Тэгснэ энэ өдөр хоёулаа буудалд уулзъя гэж тохиролцоод энэхүү буудлын өрөөг Хектороор авахулчихсан байдаг. Гэвч яг үнэндээ тэр Минди биш харин N-ийг хакертаад сүрдүүлж буй этгээдүүд байсан байх ба. Яг одоо наа залуутайгаа хамт энэ газар руу оч. Үгүй бол эдгээр нүцгэн зургуудыг чинь ихнэр хүүхдүүд рүү чинь илгээн шүү гэж бичээд нэгэн локейшн илгээдэг. Ингээд Хектор N2 хакеруудын илгээсэн локейшнийг дагсаар нэгэн барилгын зогсоолд ирцгээгээд зааж өгсөн машиныг нь олж унаад дахиад оч гэсэн газар нь очтол хакерууд Хектор руу N төгч явуулсан блог задлж хар. Химээх зурвасыг илгээдэг ба Хектор тухайн блогийн задлалтал дотроос нь сарвчтай малгай Нэшэл гар буу гурав гарч ирдэг. Who is driver? Who is robber? I'm driver. They just want the money. Go in there and do it. I can't. You can. We don't have much time, Ken. You can do this. Okay. Glasses. Give me money. Give me money! Did you get it? Энэ хүрээд хакерууд Хекторт ажил чинь ингээд дуслаа. Одоо наад унживаа машинаа устгаж өгөх хий гэсэн зурвасыг. Харин N рүү цүнхтэй мөнгийг энэ локейшн руу хүргэж өг гэсэн зурвасыг тус илгээтэл Хектор N2 энэ бүхэн ингээд дуусчих шиг байна да гэж ярилцаад гар бариад хоёр тийш салж энэ локейшноо дагсаар цүнхтэй мөнгийг хүргэж өгстэй газар нь хүргэн иртэл хакеруудын барьцаанд орсон бас нэгэн ирчихсэн. N-ийг хүлээгээ зогсож байдаг. Тэгснээр лагс сонин гар N-с ингэж суудаг. За чи шагналын мөнгийг аваад ирсэн үү? Юу шагнал вүлээ? Тийм үү. Тэгэхээр тэд нар чамд хэлээгүй байх нэ. Одоо чи хоёр тултаад хин яснаа нам мөнгийг ч авах хэрэгтэй байхгүй юу?
we escape. Pack before your father, before. Mindy. Us a song, us one.